2 нас байвч хөрөлцдөг гэдэг чи яг над дээр ичгээд уншаал ахтал шиний гарч ирээд уншаал тэгэл одоо баяр наадмын амралтын өдөр гэдгийг мэдлэггүй. Хагас бүтэн сая өдрийн амралт гэдгийг мэдлэггүй. 70 хэдэн жил явсан байна. 2008-аас 2010 оны хооронд Монголын дээд эрүүл мэндийн отож эдэмлэг тухайн үеийн шинжилгээ ухааны академийн зарим эрдэмтдтэй хамтран гэрэлт бие сэтгүүлийг эрхлэн гаргадаг байсан. Энэхүү сэтгүүл маань гарахгүй болоод одоо 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Гэхдээ одоо энэхүү сэтгүүлээ иргэн дэлгэрүүлж подкаст хэлбэрт оруулъя гэж бид нар шийдсэн. Тэгээд Монголын шинжилгээ ухааны гавьяа зүтгэлтэн доктор профессор Намдын мөнх тушин багшигаа урин оролцуулж байна. За манай багш бол өөрөө шинжилгээ ухааны одоо өрнийн ангаах ухааны том эрдэмтэн одоо клиникийн болон патологийн одоо иммунологийн талаас нь ярих юм бол маш олон бараг 200 гаруй ном сэтгүүл судалгааны ажлуудад оролцсон эрдэмтэн хүн. Тийм учраас би шинжилгээ ухааны талын асуулт асууя гэж бодож байна. Гэхдээ одоо хамгийн эхний асуулт бол миний хамгийн их сонирхоод бардаггүй нэг асуулт байгаа. Одоо багштай одоо өрнийн ангаах ухааны том төлөөлөл хүн яагаад ингэж уламжлалт ангаах ухааныг сонирхон судлан одоо энэхүү ангаах ухааныг одоо судалгааныхаа нэг хэсэг болгох болсон юм бэ? Бүр угшлаас нь аваад үзвэл энэ хоёр ангаах ухаан нэг байсан. Хамгийн анхны өрний ангаах ухааны төлөөлөгч бол одоо Хиппократ гэж тийм манай эртний өмнөх 400-аад оны үеэс өрний ангаах ухааны сургаалуудыг боловсруулж эхэлсэн юм. Тэгэхэд бол хүний биеийг үндс нь одоо 4 шингэнээс бүтнэ гэж үзчихлээ. Зос, цэс, хар цэс, шар цэс, тэгээ ус гэдэг ийм энийг хумааралны шингэний онд гэж нэрлэдэг байсан байхгүй юу? Тэр одоо манай юутай их төстэй. Манай олон жил ангахт гал эргэлтийн бие, хийн эргэлтийн бие, усан мах бод гэл тэ. Тийм онлоодоор олон жил ангаахаа яриад байгаа шүү дээ. Тэгээ энэ хоёр нэг байж байгаа. Тэгээд уурын тэр гараад ирсэн үеэс эхлээл тэгээд хоёр тийшээ судлаад явцсан байхгүй юу. Нэг нь тэжихүү ухааны одоо тэр абстракт хийсвэрлэлийн онол дээр үндэслээд хөгжөөд явчихсан. Нэг нь технологи дээр үндэслээд явчихсан. Микроскоп зохион бүтээгээд уламжлалтын ангаах ухаан чинь судас барайл бүх мэдээлэл авчдаг. Манай ангаах ухаан чинь бол рентгенээр гэрлэнд харна, дурангаар харна. Зүрхний цахилгаан бичлэг, тархины цахилгаан бичлэг. За тэгээд томограф, компьютерний томограф, соронзон үйлчлийн томограф. Хичнээн олон аппарат, эмнэлгийн аппаратаар судлаад тэг мэдээлэл авна шүү дээ. Уламжлалт ангаах ухаан бол ердөө судлал шинжээл. Одоо жишээлх юм хавдар гэдэг онц тавих юм бол 5 year survival rate буюу 5 жил наслсан зэрэг нь уламжлалтын эм уусан хүмүүст, тан уусан хүмүүст 60-аас дээш шүү. Нөгөө онколог энэ төв хавдар судлалын төвөөр онцлуулаад 5 жилийн хугацаанд 16% сэдрэхгүй. Тэгээл би сонирхсан байхгүй юу? Яагаад тэр асар өндөр технологитой, асар өндөр хүчтэй эмүүдтэй өрний ангаах ухаанаар эмчлүүлсэн хүн 5 жилийн дараа 16% нь үлдээд босд нь тэнгэр талцсан байдаг. Өрний ангаах ухаан болохоор яхаараа 60-аас дээш. Энэ усэр нь юу вэ? Ингэж сонирхоод өрний ангаах ухаан, уламжлалтын ангаах ухааныг уялдаа холбоо нь хаана байгаа? Илүү дутуу давуу тал сулал нь хаана байгаа гэдгийг сонирхоод энэ салбар руу уншаад эхэлсэн. Багшийн хувьд бол маш их генийн болон одоо иммунологийн маш их одоо энэ удам судлалын одоо судалгааны ажилд ном одоо шинжилгээ ухааны сэтгүүлүүдэд та оролцсон байдаг. Тэгээ би энэ асуултыг заавал асуух ёстой гэж бодож байна. Одоо монголчууд маш их ген, удам гэж ярьдаг штэ тий. Тэгэхээр
Таны хувьд одоо ингээд эмнэлгийн салбар руу ингээд ороод ирсэн одоо таны аав ээжийн хувьд удамд чинь ийм удмын эмчнэр байсан уу эсвэл энэ ур чадвар одоо энэ мэдлэг энэ мэдрэмж одоо удмаар дамжиж ирдэг юм уу? Ямар шинжилгээ ухааны тайлбар цаана нэгдэг юм болоо? Ген хромосом нээхээс өмнө бол бас л ийм л төсөөлийн хэмжээнд байсан л да. Өрний ангаахын ч гэсэн дарны ангаахын ч гэсэн удам дамжсан эмгэгүүдийг мэдчихэл байсан. Тэгэхээр тэр мөн чанар нь генэндээ байгааг мэдгэл. Тэгээд анх одоо нэг 100 гаруй жилийн өмнө Мендел гэж цэцэрлэгт хүрээлэндээ вандуу тарьдаг. Тэр хүн болохоор өнгийн вандуу тарьдаг. Хөрөн вандуу одоо цагаан вандуу хоёр тарихтал эхний жил нь 3 бутнаас нь хөрөн вандуу ургаад нэг бутнаас нь цагаан ургаад байхгүй. Тэгэхээр нөгөө хөрөн вандуу нь бол одоо генетикийн орчин генетикийн үднээс бол доминант ноёлох чанартай учраас эхний одоо генерац нэгдүгээр үеийн удамшлийнх нь бол энийг нь 75% нь энэ нийслэлгүй байна. Нөгөө 25% нь бол энэ нөгөө рецессив буюу одоо ноёлогч биш 70 ген нийслэл юм байна гэж ийм санаа гарч ирээд тэгээ тэрнийг дахиж тэр нэгдүгээр үеийн удмыг дахиж бас тоосын хольж хүртэж яагаад тэгээд тарихаар нэг харьцаханд 3 харьцах нь нэг хувийн дандаа хөрөн нэг хувийн дандаа цагаан банд одоо 50% тий 50% нь одоо холимог ингэж удамшдаг юм байна гэх. Тэгээд нөгөө ямар ч бас энэ юуны удмын шинжийн цаана генетикийн үндэс байна гэдгийг тэгж тэд нар нээж эхэлсэн байхгүй. Хүний удам бол түрүүний таны одоо багшаа хэлдгээр одоо нөгөө доминант буюу одоо нөгөө зөнхлөх одоо генийг авч төрөх юм бол удам бол ерөөсөө юу цаашаа зөнхлөхч бай зөнхлөх биш ч бай цаашаа генетикийн хувьд бол үргэлжлэл байж идэг. Тий, ноёлох гений шинжүүд нь дараагийнхаа ген илрээд байдаг. Далд бол ген байж идэг. Тэр нь бол одоо хэдээч илэрч магадгүй. С багшийн одоо төсөөллөөр бол 1500 жилийн мэдээллийг энэ хүний ген дотор хадгалаастай байна гэж үзээд байгаа. Тэгээд аль ч үед нь ямар ч ген тодорч гарах нь боломжтой. Тэр хүний ген бол протеин кодинг ген гэж байгаа. Маш хэмжээний удамшлын материал нь нөгөө бүр хуучны. Одоо идэхгүй. Яг идэвхтэй протеин кодинг одоо уург нийлгэшүүлдэг ген бол нийт генетикийн хөмөргийн хүний гений хөмөргийн бага хувь нэтэлж байгаа шүү дээ. Одоо генетикчдийн гайхдаг юм тэр энэ ямар ч өөрөггүй энэ генүүд одоо non functional үйл ажиллагаа гүйцэтгэхгүй тийм генетикийн материал маш их байж идэг юмд. Тэгсэн юм. Багшийн судалгааны ажил дотор бас нэг чухал зүйл байгаа шүү дээ. Одоо тэр нөгөө Монголын хөх толб гэдэг байгаа. Монгол хүний генийн сан гэдэг зүйлд та бас маш их хувь нэмэр оруулсан. Тэр яагаад одоо дэлхийн солонгост ч бай бусад орны хүмүүст Монголын хөх толб одоо нуруунд дээр нь гарч ирдэг. Тэгэд яагаад заавал Монголын хөх толб гэж нэрлсэн? Тэр зүйлийн уялдаа холбооны юм даа. Нийгмийн шинжилгээ ухааны талаас Үлзэбаатар багш гэж нэрт төвөгч шүү дээ. Тэр багш л тэгдэг. 11 2 дугаар зууны үед монголчууд дэлхийн шин түүхийг эхлүүлсэн гэдэг. За бүр нарийн түүх ухаад байвал 5 дугаар зууны үед монголчууд бүх дэлхийгээр нэг том тархалт хийсэн юм байлаа шүү дээ. Атила гэж хамаараад. Тэр чинь 6 дугаар зууны үе. Тэр үед чи монголчууд ч одоо бүр юу вэ чинь Итали хүртэл явлаа шүү дээ. Тэр үедээ баг юунаас Европын чинь одоо
татвар төлжээж нэг юм амьд үлдсэн байх шүү. Тэгээ энэ бол одоо нэмэлтчдийн нэг юу юм да. Одоо танктад гэсэн адилхан юм да баг. Одоо барууныхын чинь дэлхийг одоо цусаар дүүргэсэн гавлын ясны яс sig зэмэр хүн төрлөختний хядсан гэл Чингис хааны чинь тэгээд эдгэл одоо намайг залгаад нэг тийм л ойлголт өгöd байсан. Оросууд ч тийм бодлоготой байсан үгүй бөөмөд. Тэгээд сая мянганы хүнээр их эзэн баг Чингис хааныг томилохгүй юу? Гэхдээ тэгээд тэд нар чи өөрсдөө үзэн яддаг юм бол яхаараа Чингисийг сонгодгийг гэдгийг гайхаад бодоод тэгээд ингээд уудлаад байхаар Чингис хаан чинь ёстой тэр хэдхэн зүйлийг зааж өгсөн байл шүү дээ. Эцнээсээ битээ ор татвараа төлжээ. Тэгээ иргэний бүртгэлд хамрагд эзэнгүй битээ бай гэсэн санаа юм да. Тэгээд тэр байлдан дагуултай холбоотой Монголын одоо ген дэлхийгээр тарсан. Тэр ген хоршимж гэж байгаа юм. 1 ген, 2 ген, 3 ген. 3 гений хоршимж бол дэлхийн бүх улс орнууд өөрсдөө хүн ам дотор байгаа гений хоршимжуудыг нэгэл гаргаад байна шүү дээ. Хотон Монгол оройнхай хаалх одоо манай Монголын аймагуд дотроос бид нэр 4 үндэстэн сонгож яваад үндэстэн биш ястан. Тэгээд тэд нар дотроос өмнө шинжлэх ухаанд бүртгэгдээгүй тийм 12 триплет горомсон хослолын генийг олж анх мэдээлсэн байхгүй. Тэгээд тэрэнд юу гэдэг юм бэ? Олон улсын одоо тэр нэг классификац ангиллын төвөөс код. Тэгээд ийм шинэ генийн триплет нээсэн гэж бид нар мэдээлэл үнэлж байсан. Та бол иммунологч хүн гэж бас хэлж болох уу? Тэгэхээр одоо яг энэ хүний биеийн дархлаа гэж яг юу юм бэ? Дархлаагаа сайн байлгахын тулд хүн яг яах ёстой вэ? Тэгээд ер нь улсын одоо дархлаа гэж юу юм бэ? Дархлаа гэж харийн биетийг ялган таниад тэрүүний эсрэг хариу урвал өрнүүлэхийг хэлээд байгаа юм. Хэрвээ тэр өвчтний одоо тэр вирус юм уу тэр хүний нөгөө генийн локусын дээр байгаа антигенүүд нөгөө гаднаас орж ирж байгаа вирус юм уу тэрний антигентэй төстэй байвал дархлаа үүсэхгүй нөгөө микробыг өөрийн юм шиг үзээд нэвтрүүлээд оруулчихдаг. Инфузорыг л байсан шүү дээ. Хамгийн анхны ганц системтэй. Инфузорыг далайн ороод. Тэрний үеэс л энэ дархлын систем өөрийг нь хөнөөхөөр ирсэн молекулыг нөгөө лизосомонд өнгөж авч байгаа хайлуулчихдаг. Тийм системтэй байсан байхгүй. Тэгэхээр бүр айл эрт цагаас дархлын систем үүс хөгжиж байгаа. Хүндээ болоод ирэхэр чинь 2 том бүлэг систем хуваагдаж байгаа юм. Нэг нь одоо adaptive immunity. Adaptive. Дасан зогсохын тулд их эртээр үеэс хөгжиж ирсэн гарын арьс, шүлэс, ходоодны шүүс, нойлмос. Тэгээ энэ бүх хүний бие гаднаас нь очиж байгаа. Тэгээ энэ гаднаас бол энэ арьс очиж. Энэ бол одоо иммун систем. Энэ арьсанд чи зөндөө юу байгаа? Хөлс. Тэ? Тэд нар чинь бүгдээрээ иммун молекул ялгаруулж яадаг. А гэдэг молекул, шүлс, энэ салстууд, нойлмос тэнд чи А гэдэг антител эсрэг үе молекул одоо дархлын молекул ялгарч яадаг. Тэгэхээр дотроосоо бол бас хүн бол битүү, гаднаасаа битүү. Ийм битүү орчин бол одоо нэгдүгээр хамгаалалт одоо дархлын системийн адаптив дасан зохицохын төлөө хамгаалалт. За нөгөө нэг хамгаалалт нь бол хэрвээ микроб төр гадны бид нэвтрэл одоодны хааны юмар нэвтэрсэн бол цус руу ороод ирнэ. Тэр бол одоо яг эсийн одоо клеточны иммунитет буюу эсийн одоо дархлаа судлал. Тэгээд нөгөө гуморальны антител молекул оролцож иж хамгаалдаг тийм хамгаалалт. Зарим микроб орж ирээд зарим вирус орж ирээд
өвдөлчдөг хүнийг. Тэгэнгүүт нөгөө дархлаа тогтчихдаг. Тэгээд дараа нөгөөх нь орж ирж л үүдэг тэрийг моментально устгах гэдэг тийм систем. Тэр бол одоо байдаг хүнд. Тэр бол одоо тэр адаптив биш энэ бол жинхэнэ одоо молекулярны тэгээд одоо молекул эсийн эс молекулын төвшингийн тийм дархлааны систем бас байгаа. Одоо энэ хүнсчдүүд янз бүрийн хүнсний бүтээгдэхүүнүүд дархлаа сайжруулна тэгэл тий. Тэрийг сайхан судлаад яг баталгаа нотлоход ийгээд ахтал тэр зөвл санаа. Одоо манай Монголын ард түмэн чинь ингээд нөгөө бактерийн эсрэг савангаар гараа угаадаг нь ерөөсөө дандаа л бактерийн эсрэг савангаар гараа угаадаг юм байна. Та түрүүнд хэллээ шүү дээ. Хүний арьс бол хүний одоо иммунолог маш чухал үүрэг гүйцэтгэдэг нэг одоо юм аа нэг сектор юм аа. Тэгэн гутал чинь тэр хүний арьсыг ингээд байнгын бактери эсрэг юмар ингэж угаах бол ашигтай бактериудыг устгаж байгаа нэг хэлбэр байхаа тийм. Мөн. Тийм. Өөрөө юу гэж бодис ялгаруулдаг шүү дээ. Лизоцим гэж. Тэр бол өөрөө бактерийг цэвэрлэх, ариутгах, арьсаас зайлуулах тийм нөлөөтэй. Зарим онол нь бас өрний ангаах хаан ч гэсэн тайлж чадахгүй юм л да. Ерөөсөө тэгэл хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд тэгэл аль болох байгалийн боо биш хэлбэрт оруулаад хэрэглээл байвал хүн бол нөгөөх антигентэй хөрөлцөж дархлаад нь таньдаг бол микроба таньдаг бол тэгэхгүй ухаанда стерильний орчинд хүүхдийг байлгачих юм бол антигендээ бүр ямар ч имчилгээнд авахгүй болж штэ. хэд цэвэрхэн, хэд стерилний. Тийм германууд бүр тийм онол одоо баримтлаад эхэлдэг болсон мөлий. Бид нар бол хитрхи цэвэрхэн байна. Ерөөсөө нөгөө антигенд хөрөлцөхэ байсан. Биднийг баг байхад аав дээр маань одоо номын далай болсон маш гоё олон эрдэмтэд ингэж сууж юм ярьж хууч хуурч шинжлэх ухааны яриа өрнүүлдэг байжээ. Тэгээд ингээд цээ багш та хэдийн зарим яриаг ингээд сонсоод ахаар эсийн хашааны манаачтаа гэл ярьдаг байсан. Эстэл зуралдаад ах юм аа. Хүний оюун ухаан одоо ингээд эсээс нарийн төвшинлөө ингээд очсон. Одоо тэр лөө оюун ухаанаа чиглүүлэх хэрэгтэй гэж ярьдаг байсан. Энэ бол таны ярьдгаар бол одоо тэр одоо 16 төрлийн нейтрина одоо 64 төрлийн нейтринатай болсон гэж та ярьдаг. Тэгэхээр энийг бас та хүмүүст гоё тайлбарлаж өгвөл бас сонирхолтой юм болов уу гэж бодож байна. Нэг орс үг надад их таалагддгийг. Святое место пусто не бывает гэж. Монголчлох юм бол ариун дагшин газар орон оргүй хоосон байдаггүй гэж. Тэр бид нар бол одоо нүдэнд харагдаж байгаа юм матери гэж хараад нүдэнд харагдахгүй зүйлээ мэдхгүй шүү дээ. Тэгэхээр одоо энэ харагдаж байгаа одоо бодит матери нар шөнийн тэнгэрт байгаа тэр однууд хар нүх манай дэлхийн энэ бодит материйн 1-20% сэтэрдэг. Мал одоо бэлчээ. Малын бэлчээрээр өвс идлээ. Тэр чинь бол энэ молекул энэ хими элементүүдийг ичж байгаа байхгүй. Тэгээд эдгээр чи өөрөө задарч яадаг. Задрах тоолондоо долгион засруулж яадаг. Тэгээд тэр долгионуудын зарим нь гадар хүрээд нэвтэрч чадахгүй. Зарим нь газрыг нэвтлээд явж байгаа. Жишээлбэл хамгийн сүүлийн нээлт бол одоо энэ нейтрино гэж байна. Нейтрино бол одоо цэнэггүй, масгүй тийм долгион. Цэнэггүй, масгүй учраас юмд тордгүй. Газрыг нэвт явна. Окторгойг нэвт явна. Тэгээд одоо хэдэн сая гэрлийн жилийн цаанч хүртлээр явж чадна. Фотон гэж нэг долгион байна тийм. Атомын задрал үед үүсдэг. Фотоныг бол Ловсон Вандбагш хомих долгис гэж нэрлсэн байхгүй. Хомих одоо тоосон цэр үтээч тийм. Тэрнээс хамгийн жижигхэн хомих
долгион гэдэг. Тэгэхээр долгион бол одоо бас эгэл биетийг марцгал шүү дээ. Тийм эгэл биетийг эрдэмтэд физикчд маань судалсаар хагаад мэдсэн байхгүй. Тэгээд тэр эгэл биеийн mini particles гэдэг тэр хүснэгтэйг зохиогоор тийнд бол одоо 10 хэд 20-од л эгэл биет байгаа. Тэгтэл тэрийг судлаад байсан чинь 60 гаруй эгэл биет нээчихсэн. Одоо тэр эгэл биеийнхээ одоо тэр Менделеевийн үйлдэх систем шиг эгэл биеийнхээ үйлдэх системийг одоо шинжлэх байхаа. Тэгээ шинжлэхийн зургүй бас хөгжөөд байна л да. Тэгээ тэрийг физикчдэр маань бүрэн ингэж уйлдуулж ангилж ингэж сурахаараа мундаг сайхан үйлдэх систем, Менделеевийн үйлдэх систем шиг мундаг сайхан систем зохиох байлгүй. Зүгээр өнөөдрийн байдлаар бол нейтриног хаанаас гараад байгааг нь бол системчилж чадаагүй байна. Наранд халуун цөмөө оруулж явж байгаа шүү дээ. Тэгэхэд энэ гэрэл нөгөө гэрлэн долгион тэр нь бид нар хараад байна гэрэнд. Тэгэхэд нейтриноос асарч идэг. Тэр нь харагдахгүй. Тэгэхээр бол энэ огторгүй бол тэр аяараа харагдахгүй одоо долгисын эгэл биесийн долгионуудын энэ одоо цомог юм. Тэгээ би тэрийг энэ манай физикчид энэ талаар одоо нэр өгөхгүй байна, нэр шил. Юу гэж хэлхийг. Зүгээр надныг санаа байгаа юм. Ай хормос гэж нейтриног фотоныг Лусан мандаа багш хомх долгис гэсэн бол тий. Ай хормос гэдэг. Ай гэж айсаа одоо нэлэнхүйдэ гэсэн үг тий. Тэгээ хормос гэж хормос ч одоо хормостын тэнгэр дэлхийг хэлж байгаа юм байгаа үү. Тэнгэр одоо окторгыг. Ай гэхээр битүү. Тэгэхээр бол окторгууд битүү долгис байгаа. Тэр бол нейтрино. Тэр энэвнийг нээгээд 50 жил хэрэтэ нотлж чаддгүй. Тэгээд саяхан нэг 40 жилийн өмнө энийг нээсэн хүмүүс Нобелийн шагнал авсан байхгүй юу? Тэгээд Нобелийн шагнал өгөхөд нөгөө нээсэн хүмүүсийн зарим нь бурхан болцсон байсан. Тэгээд энэ шинжлэх ухааны нээлтийг чинь баталж чадах баталгаажуулж жижиг шагналын өгдөг. Тэгээд батлах хүртэл чадахгүй л хэдэн жил нөгөө нээлт нь байж идэг. Нээсэн зүйл. Тэгээд бүр сүлд энэ нэрэн тийм байж гэж ойлгохоор шагнал дээр өгч штэ. Энэ талаараа заримдаа Нобелийн шагнал бол уяа болж штэ. Чөдөр. Тэгтэл одоо нээсэн бол жишээлх юм бол өнөөдөр одоо хүний биеэс ялгарч идэг нейтриног айгуул тодорхойлоо сурталчил байх хэрэгтэй байхгүй юу? Тэг хүн бол өөрөө одоо бооц лавшаа айраг он тэгтээ нейтрин долгионыг авч идэг. Тэгтээ калий, натрий, фосфор одоо нөгөө магнинууд авч идэг. Тэднэр хүний биеийн молекул дотор нэгдэл үүсгээд химийн уралд ороод хин нэгдэл үүсгээд тэгж яхта цацруулж идэг. Миний дотор өөрийн хувийн бодол отчнаар одоо Баатара доктор одоо ангаах эмэргэд эднэр бол судал бариад тэгэл тан өгөөд эхэлж байгаа шээ. Ойд багш гэж их мэрэгэн хүн байлаа шүү дээ. Одоо Баатара багшийн багш. Одоо говийн 9 үеийн их отч нарын одоо 8 дахь үеийн их отч хэлсэн байгаа шүү дээ. 3 хорыг арилгаж сараа гэж тий. Хоолоор идэхдээ хүн бас хортой юм идэв. Тэрнийг цэвэрлэлсээр. Агаараар амьсгалахдаа хүн бас хортой агаар бас амьсгалаад байна. Тэрийг цэвэрлэлсээр бодол бийждэг гэдэг байгаа шүү. Бодол гэдэг чинь энэ тархины изотоп одоо тэр синапс тархины эсүүдийн синапс тэрнийг нефт өнгөрч байгаа медиатор, нейромедиатор, трансмиттер бодисод
тэдний нөлөөгөөр л үнэ тарих бодож байгаа шүү дээ. Тийм учраас тэрийг бас цэвэрлж сургээд тэгэхээр энэ хуучны уламжлалтын авгаа их сэтгэгч нар ямар өндөр түвшинд логикоор мэдчихсэн тий. Одоо хүн төрлөختний энэ тэргүүний эрдэмтэд хүртэл энэ өвчтнөөс ялгарч байгаа нейтриног тодорхойлж чадахгүй шүү дээ. Өвчтнөөс бол одоо тэр цахилгаан соронзон бичлэг зүрхний бичлэг тэр тэднийг бичээд байна. Хүн болгоноос цацарч байгаа, биеэс нь цацарч байгаа нейтринний долгисыг бичиж чадаагүй. Тэгэхээр одоо энэ тэр миний онол бол миний баримталж байгаа одоо нэг таанал бол өвчтний биеийн байдлыг нейтрин өвчтнийээс ялгарч байгаа нейтринний долгион цацдаг байна. Тэгэхээр Баатрын эмч бол тэрийг л мэдэрдэг баг. Тэр өөрөөс нь бас цацарч байгаа шүү дээ. Тэгээ Баатрын эмчийн нейтринний долгион өвчтний нейтринний долгион ингээд сүлэлдэхийн цагт тэр савгиндаг баг. Тэрс ганцхан сод барайл тэгэл одоо 2000 2500 3000 4000 өвчнийг ер нь яаж хэлэх аргагүй шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан тэр их багш нараас ойд багш тэгэл С багш тэгэл тэр балиа багш дамчаа багш балиа багш те өндрийн дамчаа багш балиа багш тэдний тэр хэрдэм сүлэлдэн байж тэр шавьдна Баатраа багш шингэсэн байгаа. Тэгэхээр энийг бас ингээд нөгөө өөрсдөө тодорхойлж хэлэхэд хэцүү. Би бас нэг сонирхолтой асуулт багшаас асууя гэж бодоод багшийн гэргий дайрымагч маань болохоор бас одоо эмч хүн хүний гавьяат эмч бас доктор профессор хүн хоёр гавьяат хоёр профессор хүн нэг доор байхаар одоо бүх юмыг одоо уул суурьтай судалж шинжилж ярьдгөө одоо ямарваа нэгэн одоо асуудалд яаж ханддаг вэ? Миний хань бол гинекологи их орхой тэрнийхээ аль өндөр хэмжээнд болсон мэрэгчлээ. Би тэрийг огт мэдгүй. Өөр салбар юм чи. Тэгэхээр бид хоёр ангаа хооны сэдвэр одоо ярьдгүйтэй адилхан. Ярьдгүйтэй адилхан. Үнэхээр тэр их нарийн тэгээд эднэрт нэг үзэгдэл байдгийг. Наадам чи ингээд яг мэрэгчлэр ажилласаар хагаад тэгээ нүдэнд нь соод юм шиг байгаа юм. Тэгээд за энэ өвчтөн тийм арга хэмжээ авахгүй бол хүндрэхээр байна. Эдгээр сүлдээ зүгээр хараад мэдчихдэг. Тийм хэмжээнд хүртлээ эдгээр чинь нарийсж байгаа шээ. Өөр мэрэгчлийн өвчнийг бол тэгж хэлэхгүй шүү дээ. За одоо төрхийн хүндрэл болох нь шүү. За одоо ихийн хүндрэл болох нь тэх нь шүү. За одоо ингээд тийм арга хэмжээ авахгүй. Тэгэл тэрийг бас яг хэлээд өгдөг. Тэгээд нөгөө шавнар нь яг тэрийг эхлээд эргэлздэг гэж байгаа шавнар нь. Одоо бол энэ эклампси биш яхаа гэж. Тэгээд сүүлдээ багшийн зөв байсан гэж байгаа. Зарим юм чи зөв байдаг юм л да. Тэгж нүдэнд нь тосч шít. Маш олон кейсүүдтэй ажилласаар эдээ энэ хүндрэн шүү гэд яг тэр онсон юуг нь хэлж өгдөг. Хаяа тэгж ярьж идэг гэртээ. Нэг хөвгтэйгээ тэр нь яг тэр өвчин яг дагаад хийсэн өвчин босоод ирнэ гэх л гоё. Энэ клиницист эмч нарын өвчтнөө босгож чадчих тэр л хэрэгтэй. Би нөгөөх theoretical онлын эсийн талын юм учраас босгоод нөгөө өвчтнийг босгохын тэр гайхамшигыг бас мэдэрдэггүй. Би болохоор нөгөө тань мэдсний л гайхамшигыг мэдэрдэг. Би яг тэрийг багшаас асуух гээд одоо яг таны нөгөө клиникийн патолог гэдэг байгаа энэ салбар руу бас нэх олон хүмүүс олон одоо оюутан судлаачид бас орохгүй байгаа байхгүй юу? Миний зүгээр бодлоор. Тэгээд энэ яг клиникийн патолог гэж юу юм бэ? Одоо энийг судлалвал ямар ач холбогдолтой юм бэ гэж залуучуудад та хэлж өгөө. Эхлээд өрний ангаа ухааны их суурийг манай улсад суурийн тавьсан хүмүүс бол орс хүмүүс.
11 оноос баг Оросоос цэргийн мэрэгчлэлтэн гож ирвүүдээ. Тэ цэргийн тусламж авч цэрэг зэвсгийн тэгэхэд Орос цэргүүдтэй хамт эмч Орос эмчнэр бол Оросын цэргийн эрхтнүүд үзлэг тусламж хийдэг Петроградын нүдний тусламжийн нүүдлийн салбарын тэр иржсэн байгаа шүү дээ. Тэгэхээр 1900 оноос эхлээд тэгээд ламнарчил үзүүлдэг даашаа нөгөө манжи амбанч үзүүлдэг Монгол хүмүүс үзүүлдэг тийм өрний ангаахны салбарт эхэлжсэн байхгүй юу? Барууныхаас арай өөр. Гэхдээ баруунд чи бас л тийм л байдаг байх та. Месослын hospital тий, surgical hospital, children hospital. Тэгэхдээ баруунд очиод сая 70-80-аад оны үед барууныханд очиод харахад General Hospital гэж байгаа. Нэгдсэн имлэг. Тэр нь дотринч тасагтай, зүрхнээ, уушгинээ, үемж бүх тасагтай, их барих эмэгтэйчүүд ингээл бүх тасагтай. Тэгээд нэг жирэмсэн хүнд зүрхний шинжилгээнд гэдэг. Ямар ч юм илэрсэн нөгөө багаараа очиж үздэг. За жишээ нь одоо юу ч гэдэг юм. Бөөрийн имлэг, үе мөчний имлэг гэл тэ. Ингээл одоо зүрхний имлэг гэж хэрэггүй. Харин General Hospital л хэрэгтэй. Нэгдсэн имлэг. Тэн дотор бүх шаардлагатай тасгууд байг. Тэгээд нэгдчихэж бүгдээрээ тослолж байгаа үзүүлдэг, эмнэлгийн тусламжийг үзүүлдэг. Тийм хамтын ажиллагааны тийм шинжлэх ухаан байлаа шүү дээ өрний ангаахын чинь. Тэгээд зүгээр эхэлж явах үедээ манайхан нэгдүгээр эмнэлгийг 19 эмнэлэг болгоос салгацсан байх юм чинь. Эхэлж явахдаа. Одоо бол нэгдүгээр эмнэлэг нэгдсэн эмнэлэг шүү дээ. Тэ? Одоо юу? Одоо болгаагүй. За зарим тасгууд нь ер нь тэгээд тэр төрхүүд нь тусдаа гарч дахиад яах гэсэн. Тэр хэрэггүй. Тэгэхээр клиникийн патолог гэдэг чинь ерөнхийдөө клиникийн патологи гэж ерөөсөө харин нэг барууныхан бол ангаа ухаана хоёр том бүлэгт байж байгаа юм. Нүдээр харагдах, гараар тэмтэрэгдэх зүйлийг одоо эмчлэгч, эмчийн асуудал гэдэг. Нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй. Дандаа микроскоп эсвэл химийн шинжилгээгээр шинжилдэг бүх зүйлүүд эсвэл гений шинжилгээ тэднийг clinical pathology гэж байгаа. Энд чи ухаанда багжийн гэсэн үг бол багж дотор өөр. Багж чи одоо тэр гэрлийн шинжилгээ нөгөө рентген харуулдаг тэгэл компьютер томографи хийлгдэг, тархины бичлэг, зүрхний бичлэг хийлгдэг. Тэр чи бүгдээр инструментал багжийн онцлогооны хэсэг. Химийн тал одоо шээсний шинжилгээ, цусны шинжилгээ, биохимийн шинжилгээ, иммунологийн шинжилгээ гэдэг цус аваад, эс аваад, микроскопоор хардаг шинжилгээ. Тэр бүгдийг clinical pathology гэж байгаа. Эмнэлзийн эмгэг замын одоо эмгэг судлал. Эмнэлзийн эмгэг судлал. Нүдэнд харагддаг бүх мэдээллийг эмчлэгч эмч нарт гаргаж өгдөг хүнийг clinical pathology гэж байна. Багшийн нөгөө шавнарын болон таны хийсэн судалгааны ажлуудыг унших гад барахаагүй юм байлээ. Тэгээд одоо таны одоо энэ оролцож ирсэн судалгааны ажлууд болон нийт одоо энэ дэлхийн улс орнууд одоо Перу, одоо Лондон, Япон, Хятад гэл дэлхийн бараг 4 твд очиж та судалгаа хийсэн байлээ. Тэгээ энэ судалгааны ажлууд дундаас хамгийн сонирхолтой, хамгийн одоо өөрийгөө тоож исэн одоо судалгааны ажил юу вэ? Судлаач хүний хувьд бид нэр олон улсын эрдэмтдтэй хамтарсан судалгаанууд олныг хийсэн. Нийтдээ одоо 600 гаруй бүтээл хамтарсан судалгааны бүтээл гараад байна л да. Тэгэхэд одоо satisfaction гэж хэлээ. Сэтгэл тий өөртөө нэг одоо 300 жилийн хазрагдсан улс байсан гэвчтэй анх хойсгол эхэлж байхад. Одоо бүр Майскин тэргээд нөгөө экспедиц нөгөө
аюулын жуулчлагч нар чинь манай улсыг сонж яваа үндэстэн гэвч тийм хэмжээнд одоо байсан төлөөлөгчийн нэг нь биш дээ. Миний үеийнхэн. Тэгэхээр тэр анхны одоо олон шинжилгээнээс анхны гадаадын чансаа өндөр сэтгүүл нийтлэгдсэн статья хараад за одоо миний үе залуучууд минь олон улсын түвшинд эрдэнэт арга зүйтэй ажиллаад сурчлаа гэж л их satisfaction авсандаа тэр 80-аад оны сүүлээр ямар сэдв бэ? тэр бол өвчлөл уялдаад генийн судалгаа. Ямар гентэй хүн ямар өвчин тусах уу гэдэг. Тэр ямар сонирхолтой юм бэ? Би байгаа шүү дээ. Одоо тэр энэ disease related genes гэж. Жишээ нь одоо HLA B27 гэдэг. Ийм гентэй хүн бол норо барьцалтан бороолах тийм өвчин тусдаг баг 70-80% вероятность байдгийг. Тэгэхээр энэ яванда хүний генийн картыг гаргаад ийм өвчнөд нас хамгаалах тийм зааврыг андгаахан өгдөг болох байлгүй. За багшаас бол энэ асуултыг зайлшгүй асуух хэрэгтэй. Ягаад гэхээр багш дээд эрүүл мэнд гэдэг номыг хамгийн их судлаад англи хэл рүү орчуулад одоо конгрессийн номын санд одоо дээжийн байрлуулсан хүний хувьд дээд эрүүл мэнд гэж одоо энгийн үгээр гоё тайлбарлаж хэлвэл ариун тагшин газар докторгүй. Орго хоосон байдаггүй. Тэр аяара лидерийн тэр аяара хомигт олгс тэр аяара цацар гэдэг долгионуудын байдаг ахна шүү дээ. Юу бол дээд эрүүл мэнд бол яг тэрийг онч хэлсэн байдаг байхгүй юу? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлт байдгийг. Биеийн хувьд эрүүл тэгээд ажлын байрт ажил хийдэг. Тэгээд сэтгэл санаа нь хангалуун байхыг хэлнэч гэдэг нэг тийм тодорхойлт байдаг. Эрүүл мэнд гэдэг эрүүл хүн гэж. Эрүүл хүн гинэ. Одоо health гэж. Одоо эрүүл мэнд гэдгийг хэлнэ гэж. Тэнгэрлэг дээд эрүүл мэндийн отч нар чинь бол мондөг сургаал хэлээд үлдээснийг Ц багш бол яг системчлээд 8 зүйл багтаасан байна л да. Бие эрүүл, сэтгэл ариун, ухаан сарвал, хийн эргэлт тэгш, амин оронд цэвэр, сэрэмсэр төгөлдөр, орон тааламжтай гэдэг ингээд 8 зүйл хэлж байгаа. Байж тэнгэр огторгүй нар сар газар дэлхийн ховсл үүсэл ховирлын хуйлтад цагцж амьдрахыг тэнгэрлэг дээд эрүүл мэндийг нээсэн байгаа шүү дээ. Би эрүүл гэж байгаа. Би эрүүл хүн бол гоо сайхан байна. Ямар үндэстэн байх нь хамаагүй. Эрүүл байх хэрэгтэй хүн. Би эрүүл гоо сайхан. Ухаан сарвал цэцэн мэргэн хүн байх хэрэгтэй. Ухаан сарвал цэцэн мэргэн. Хийн эргэлт тэгш. Тэг хийн бий гэж шүү дээ. Хийн эргэлтэн тэгш хүн бол амар амгалан. Тийм байт юм л дээ. Сэрэмсэр төгс. Сэрэмсэр төгөлдөр гэж байгаа. Сэрэмсэр бол одоо сүнсний ухамсар гэж багш хэлээд байгаа юм. Тэгэхээр хүн тийм бий гэж байгаа. Тэрний хийм биеийн долгисууд чинь одоо тэнгэр ахторгуйд одоо энэ эргэн тойронд чинь нөгөө бидний өг дээдсийн долгионууд байж байгаа шээ. Тэр жишээлхэм нейтрины долгион бол устж өгөө болохгүй. Тэнгэрт байж байгаа. Миний аав, миний хэдхүйн хөгшчөлийн долгионууд байж байгаа. Тэр долгион
Тэр хэлээд шүү дээ. Багшд бас хэлээгүй гоё залуучуудад бас хэлж үлдээ гэсэн гоё сургаал мэдлгүүд одоо мэдээллүүд юу байна? Даалгавраа хичээлээ хий, энийг унш, тэрийг унш гэл төвхтэй шүү дээ та нарт залуучуудад. Өөрөө чи нэг юм татгаж байгаа. Юу татагддаг бол тэрийг олоод харж байгаа. Тэгээд тэргээрээ дамжуулаад. Тэгээд ном, сурлага, ажил хөдөлмөр хийж байгаа ойдл үйл бүх зүйл тааламж өгөөд ирэхин цагт л эзэж чадахгүй тэрийг ойхгүй зүтгэдэг байх гэж би боддог. Одоо зүгээр өөрийгөө ингээ бодоход нөгөө 2 нас байвч хөрөлцдөг гэдэг чи яг над дээр ичгээд. Одоо бас уншаал ахтал шиний юм гарч ирээд уншаал тэгэл одоо баяр наадмын амралтын өдөр гэдгийг мэдлэггүй. Хагас бүтэн сая өдрийн амралт гэдгийг мэдлэггүй. 70 хэдэн жил явсан байна. Яагаад тэгээд солиорчгүй. Солиорл гэж байна шүү дээ. Дортой юм хийгээд ахаар одоо ингэж сууддаг юм байлгүй. Хүн урам зориг өгч штэ. Одоо satisfaction тааламж халамж. Тэр номыг уншаад тэр үг хүний хэлсэн үг тэр мэрэгэн сургаалуудыг олоод яхаараа хоол идсэн юм шиг. Цадчихсан юм шиг. Эмэгтэй хүн надтай амьдарч байгаа одоо миний ханьэр сурцал байдаг байх та. Ямар гонигтэй вэ? Гэртээ ирээд дуга. Ном ашаагаас сууж байгаа. Тэгэл одоо театр төгсөх юм очие гэдэг юм уу? Тэгээ нэг адилхан л хүний төлөө гэсний төлөө яваад сурцсан байдаг юм уу? Ер нь зөвөр хэлээгүй надад. Халамж муутай байна гэж гомдол гаргаагүй. Өөр юм нэгээс гэхдээ бүх хүчгийн хүмүүсийн гэрүүл нь адилхан байлгүй. Надаас өөр амттай танилцсан бол тэгэл ертөнцийг тий тоолоход байсан. Эхлээд би одоо коммунизмын үед 80-аад оны сүүл хүртэл дандаа өөрөө гадаад явдаг байлаа. Тэгээ нэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хуралд чинь нөгөө орчуулагчаар явна. Энэ хэл чинь одоо хэлтэй бол хөлтөгдөж чинь юм байлаа. Тэгэл ер нь эрдэнэ зэрэг хамгаалах гэдэг одоо Орос руу явсан, Европ руу явсан, тэгээ Япон явсан, Ази. Дандаа нөгөө хөрхөнд нэг хачаа. Тэгжээтэл тэр юу болдгийг 90-ад оны ихэр нөгөө хойсол одоо ардчлал тэг хүн болгон паспорт бидний чи үед одоо намайг залуу байхад одоо гадаад явах хүн болгоныг төв хороо наримчгийн дарганаар хилцдэг байлаа шүү дээ. Би тийм балаа юм гэж яах вэ? Одоо тэгээ эрх чөлөөтэй болоод чөлөө ямар юм бэлээ? Зах зээлийн харилцаанд ороод нийгэм тэр аяар өөр болж л. Тэгээд нийт хүмүүс одоо гадаадад явах, орчтонтой танилцах, газар дэлхий үзэх, тэгээд улс орнуудын хөгжлийг нүдээр харах тийм эрх чөлөөтэй болчихлоо. Тэрнээс хойш харин би дагуулж явдаг. Тэгээ одоо бол өөрөө намайг хайж яваад өөрийнхөө мэргэжлийн хуралд бүр сүрхий болцсон байлээ. Өөрхөн. Багш Даримагч хоёр ч одоо бараг 50 гаруй жил анилаад алтан хурмаа хийсэн. Тэгсэн Хүмүүс шүү дээ. Хоёулаа гавьяат юмч, хоёулаа профессор хүмүүс, доктор профессор хүмүүс. Даримагч бараг эхнэлхсийг байгуулалтаж явсан хүмүүсийн нэг. Тэгэхээр энэ хоёр буурайда одоо цагаан сарын өмнө гэрэлт би одоо телесэтгүүл буюу одоо подкастын маань анхны дугаарт одоо багш минь оролцоод энэ гоё мэдлэг, мэдээлэл одоо өөрийнхөө уншсан, судалсан зүйлээ бидэнтэй ингээ хуваалцсанд маш их баярлалаа. Тэгээд 100 насалж 6-тай таягаад тулж залуучууд бид нартэй илүү их зүйлийг хэлж сургаж өгөөрэй гэж өрөөё. За гэлээ.